Улсын анх дугаар их хурлаас бидний монголчууд олон түмэн ардынхан эрдэм соёлыг дээшлүүлэх нь маш чухал бөгөөд бага насны хүүхдийг сургах, сургууль байгуулах, үндэсний багш нарыг бэлтгэх ажлыг эрмэлзүүл зохино гэж заасны дагуу ардын сургуулийг байгуулах, ялангуяа багшаар хангах асуудалд онцгой анхаарал хандуулсан юм. 1925 онд олон сургууль байгуулагдсан ч тэдгээрийн 7%-ийг л багшаар хангаж байлаа. Иймээс багш бэлтгэх асуудал чухлаар тавигдах болжээ. 1940 он гэхэд манай орнд боловсрол эзэмшүүлэх тодорхой хэв шинж бүрдсэн байлаа. Багш бүх мэргэжлийн эхэнд байдгийг гайхах хэрэггүй. Эрдмийн түгээгчдийн эхэл нь бага ангийн багш, эцэг эхийн өврөөс гарв үгүй юу ачит багшийн гараас хөтөлж, номын өргөний алтан босгыг алхаж, номтой багшийн эрдмээс хүртэж эхэлдэг. Таны насан туршийн эрдэм ажлын ирээдүйн багшаас эхлэлтэй болохоор бага ангийн багш баг гэсэн үг биш, харин эрдмийн их мөрний эхэлнэ билээ. онд улсын багшийн дээд сургуулийг байгуулах үеэр бас баруун 5 аймгийн баг сургуулийн багш нарыг бэлтгэх зорилгоор Арангай аймгийн Цэцэрлэг хотод багшийн сургуулийг байгуулсан. 1954 оны хавар Арангай багшийн сургуулийг тэр 10 жилийн сургуулийн хавсалтаас гаргаж биеийн даалгаж тэгээд Арангай 10 жилийн дунд сургуулийн тэр оюутны дотор байр байсан хүрэн дүнзэн байшин гаргаж өгч хичээлийн байр болгоод тэгээд их сургууль төгссөн түүхийн ухааны мэргэжилтэй Эренцэн гэдэг хүнийг захирлаар томилж түүний зэрэгцээгээр би даасан бүр өөрийн гэсэн багшийн бүрэлдэхүүнтэй ингэж салгасан. Аливаа үйлсэд анхадагч байхан сайхан ч ачааны хүндийг үүрч бүхнийг эхнээс нь эхлүүлдэг болохоор төрлөх сургуулийн маань тулгын чулууг тулцаж эрдмийн галыг бадраан эрч хүчтэй залуу насандан эзэмсэн мэрэгжилдээ эзэн нь болж явсан үе үеийн захирлууд сургуулиа хэрхэн хөгжүүлэх вэ? Багш оюутнуудаа яаж тав тухтай байлгах вэ гэж өдрийн бодол шөнийн зүүд болж зүтгэж явсан хүмүүсээ. Тэгэхэд би 1954 онд их сургууль төгсөөд тэгээд Арангай аймгийн багшийн сургуульд анхны хичээл ирэх хичээл томилгож байсан. Ингээд би тэр багшийн сургуулийн чинь одоо анхны хичээл ирэх чинь би даасан байгуулахад одоо тэгэхээр бидэнд бол их тусалсан зүйл бол Улаанбаатар хотын энэ хөдөлмөрийн гайны Улаантүмэн хотын багшийн сургууль. Энийн одоо бүх сургуулийн хөтөлбөр, програм, сурах хичээг бүгдийг одоо эндээс авсан. Өглөө хамгийн түрүүн сургууль дээр ирж багш оюутнуудаа ухтан аваад өдөржин завгүй гүйж орой бүхнийг үдэж маргаашийн ажлаа төлөвлөж дуусаад саял ядарснаа мэдэрч гэртэн хардаг. Ухарч цуцхыг мэддэггүй хичээлийн эрхлэгчид маань өөрийгөө үрж өрөөлийг хурцлж байдаг хүмүүс юм. Багшийн сургуулийн сурлагын чанар, ажлын итгэх тэр хүмүүсийн оролдлого юм их нэлээ өөр байсан. Тэгээд тэгж Арангай төвшүүлгийн сангийн аж ахуй гэж байлаа. Тэр төвшүүлгийн сангийн аж ахуйд одоо Арангай багшийн сургууль шип. Тэдний хадлан ургац сураалт тэр нийгмийн тустай хөдөлмөрт нь бол оролцдог. За аймгийнхаа хэмжээнд бол нөгөө аймагч нь 10 жил байлаа, багшийн сургууль байлаа, малын техникум байлаа, бас сестрагийн курс гэж байсан. Нийлээд одоо тэр урлагийн тоглолт хийн, гадаадаас ирсэн зочдод одоо тайлан тоглолт хийж үзүүлнэ.
тэр бүх ажилд бол энэ багшийн сургуулийн оюутнууд бол их тийм итвэхтэй. Ажил дээр нэлээд гатуучсан, халуучсан, гашир суудсан хүмүүсүүд их орж ирсэн. Баруун аймагуудын хувьд ялангуяа тэр хөдөөгийн уул талаар соёлыг тарих эрдмийн уурхай болсны хувьд бол ер нь Монгол улсын гэгэрлийн боловсролын одоо түүхэнд бол том байртай. Өөрийн гэсэн одоо түүхтэй ийм сургууль шүү. Арын сайхан хангай Цэцэрлэг хотод дох багшийн сургууль хүссэн бүхэнд эрдмийн үдэн нээн угтан авч ирээдүйд хөтөлдөг дэлгсэн номын алтан хуудас шиг буянтай газар билээ. Би 1965 онд улсын багшийн сургуулийг төгсөөд энэ багшийн коллежид багшаар анх томилогдож ирсэн юм аа. Хашаад энэ дүнзэн байшингуудад хичээлж байсан. Хичээлийн материалыг бааз хүрэлцээ муутай ер нь хүндхэн байсан. Бидний өөрснөө энэ байшинг барьж 2 анги орж исэн. Энд миний удирдсан 1-ийн В анги Чимэдэр багшийн удирдсан 1-ийн Д анги бие биенээдээ харж хичээлж байлаа. Энэ талын одоо энэ байшин бол манай номын сон байсан юм аа. Манайд шилдэг сайн тэргүүний багш нар ажиллаж байсан юм аа. Манай сурч байсан хүүхдүүдийн сурдаг хөдөлмөр сайн, итгэх чармаа сайтай ийм хүүхдүүд ирж суралцж байсан юм аа. Энэ бол одоо ирээдүйн одоо энэ багшийн их сургуулийн үнд суурь нь болж өгчээсэн юм аа. Багшийн сургуулийн тэр хамт олонд бол орж эхэлж ажиллаж байхад хүн тусрах өөр нэгэн өөрөвч сэтгэлтэй зовлон сэн зүрхээрээ ойлгодог, сэтгэл зүрхээрээ хуваалцдаг, өрөөлийн жаргалыг өөрийнх мэтээрээ ойлгож баясдаг, сайхан сэтгэлтэй, сайнны шинж агуулсан олон хүмүүс байлаа. За энэ заримаас дурдхад захирал байсан Гомсронгой, Долгоржив, хичээлийн эрхлэгч, Чимэд очир, Алтан гэрэл, за тэгээд багш Дөвчин дорж, Надмид Сэдэн, за тэгээд Аюул Сүрэн, Гарам Маригчаа, Дамбочир, Базай, Дума гэх мэт ийм сайхан улсууд байлаа. Тэгэхээр энэ сайн улсуудынхаа сайхан сэтгэлийн үргэлж баясад сэтгэл зүрхэндээ тээж явдаг юм аа. Тийм учраас энэ сайн хүмүүсийн минь сайхан үйлсэн үрийн үрдээ мөнгөчин дэлгэрч ажиллаж байсан сургууль хамт олонны минь ажил үргэлж амжилтаар бэлгэж байх болтугай. Би 1981 оны хичээлийн жилээс болоо да. Тэгээд Аранхай аймгийн багшийн сургуулийн захирлаар ажиллаж юм аа. Тэр үед яг 8 дугаар анги төгссөн хүүхдүүд сургаж техникум бидний нэрээр одоо тэгээд баруун аймгийг багангийн багшаар хангах тодорхой үүрэгтэй ингэж ажиллаж байлаа. Тэгээ 1990-ад оноос эхлээд 10 дугаар ангийн төгссөн хүүхдүүдийг авч коллеж сургууль маань коллеж нэртэйгээр мөн л баруун аймгийн багангийн багшаар хангах үүрэгтэйгээр ажилласан юм аа. Тухайн үеийнхээ нийгэм соёлын арга хэмжээтэй бол зохицож боловсролын системд бол ихээхэн хувь нэмэр оруулсан гэж боддог. За тэр үед надтай хамт ажиллаж байсан Ахмад олон багш нар, мэрэгжилтэн олон багш нар, мөн итгэх зүтгэлтэй ажиллаж байсан гарамгай ажилчид, нийт ажилчидаа энэ багшийн сургуулийн 60 жилийн он баярын мэнд хүргэе. 2002 онд 5 жилийн хугацаатай магадлан итгэмжилд амжилттай орсон. За манай сургууль энэ түүхэн одоо хөгжлийнхөө 60 жилийн хугацаанд хөгжил дэвшлийнхээ чиг баримжаагаа бүрэн олж цаашид хөгжих хөндөс суурь бат тавьж чадсан юм аа. За сургуулийнхаа бүтэн 60-ны түүхийг бүтээлцэж
хөгжил дэвшилтэнд нэр их хөдөлмөрөөр зориулж ирсэн үе үеийн удирдлагууд, багш, сургууль хүмүүжүүлэгчид, ажилтан, ажилчид, төрлөх сургуулийнхаа нэрийг өндөр төргөж яваа төгсөгчид, нийт оюутан суралцагчдаа сургууль үүсэн байгуулагдсны 60 жилийн ойн мэндийг дэвшүүлж, эрүүл энх, аз жаргал, сайн сайхны өрөөлийг өргөн барья. 2008 онд 2 дугаар шатны магадлан итгэмжил явснаар 10 жилийн хугацаанд үйл ажиллагаагаа явуулах, оюутнууд нь төрийн хөнгөлөлтөнд хамрагдах боломж нээгдсэн юм. За одоо энэ жил манай сургуульд бол 2000 орчим оюутан 80 багш сургууль хүмүүжлийн үйл ажиллагаанд оролцож байна. За багш нарын 98-9% нь бол магистрийн зэрэгийн хамгаалсан. За өнөөдөр бол Монгол Улсын боловсролын их сургууль, Монгол Улсын их сургууль, Оросын холбооны улсын Бурятын их сургуулиудад бол манай сургуулийн 20 гаруй багш нар бол докторантурт суралцж байна. За бидний сургуулийн онцлог юу гэдэг нь гэхээр манай сургуулийн үйл ажиллагаа бол аль болох оюутнуудаа тулж ажиллахыг бол зорддог. Аль болохоор одоо оюутны багшлах дадлагт бол онцгой анхаарал тавьж, оюутан бүрийн хичээл дээр одоо манай заа гарагийн багш нар сууж зөвлөгөө өгөхийг чухалчилж ажилладаг. За үүний үр дүнд бол манайхыг төгссөн багш нарын 90 гаруй хувь нь тухайн жилдээ одоо ажлын байртаа болсон ийм статистик судалгаа байдаг юм аа. За ийм одоо амжилттай ажиллаж ирэхэд бол манай сургуулийн үе үеийн эрдэмтэн багш нарын авьяа сэтгэл бол асар ихэ. Та бүхний одоо эхлүүлж өгсөн боломжлол суурийг одоо бид цааш үргэлжлүүлэхийн төлөө бүх одоо хүчин чармаалтанд ажиллаж байгаа шүү. Манай залуу багш нар ч гэсэн өндөр хичээж байгаа гэдгийг дуулгахад тааламжтай байна. Багшийн сургууль үүсэн байгуулагдсан анхны он жилүүдэд эдүүгээрч эхлэлийн хичээл хамгийн чухал байсаар байна. 1962 оноос заа харгын нэгдэл болж 1991 оноос Монгол Хэл Уран зохиолын тэнхэн болон өргөжж тэнхмийн эрхлэгчээр C90 хорлоо П борд C нацагт орж оюун чимэгнаар ажиллаж байсан байна. Эдүүгээр Монгол Хэл Уран зохиолын тэнхэм 13 багштай Ардын боловсролын төлөвийн тэргүүний ажилтнанд 5 ахлах багш 7 ажиллаж байна. Тус тэнхмийн ажил хөтөлбөрөөрөө нэгж хамт олноо манлайлан 2011 оны тэргүүний тэнхим хамт олноор шалгарсан амжилттай ажиллаж байна. Тэнхмийн ажлаас онцлон дурдвал багш нар хичээл хамтран бэлтгэж заах, судалгаа хийх, үр дүнг нь хилцэж нэгтгэн дүгнэх зэрэг олон хэлбэрээр заа харга зүйн туршлага солилцдог. Энэ багш оюутны арга зүйн шинжилэлд чухал хувь нэмэр болж байна. Тус тэнхмийн дэргэд оюутны чөлөө цагийг зөв боловсон өнгөрүүлэх, тэдний авьяас чадварыг хөгжүүлэх зорилгоор уран зохиолын их шиглэн нэгдэл Монгол бичгийн уран дэлхийн дугуйлын хичээлдгээ их шиглэн нэгдэл нь анх 1983 онд багш Эрдэнэцэн орлогын үүсгэл санаачлагаар байгуулагдсанаас хойш үйл ажиллагаагаа тасралтгүй явуулсаар ирлээ. Эдүүгээ багш Д Чимэгбаатар, З Мөнхбаатар, П Алтан зулнаар хичээлүүлж байна. Мөн багш оюутны дунд Монгол бичгийн олимпиадад жил бүр уламжлал болгон зохион байгуулж байна. Мад мэдээллийн тэнхимийн байгалийн ухааны заа харгын нэгдэл нэртэйгээр анх байгуулагдаж сургалт хүмүүжлийн үйл ажиллагаа явуулж ирсэн. 1990 оноос математик мэдээллийн тэнхим болон өргөжж 1999 оноос математик мэдээллийн багшийн мэргэжлийн чиглэлээр бакалаврын сургалт явуулж ирсэн. За тус тэнхимд анх үүсгэн байгуулагдаж ирсэн цагаас нь алагсай, төвчин дэрж, Дэмбэрэл, Мангалжир нарын ахмад туршлагатай өндөр боловсролтой мэдлэг чадвартай багш нар ажиллаж ирсэн. Одоо эдгээр багш нарын залгамж халаа болж манай тэнхимд 16 багш ажиллаж байна. Энэ 16 багшаас ардын боловсролын тэргүүний ажилтнанд 6, гавьяа багш 1, ахлах багш 11 ажиллаж байна. Манай хамт олонны бүрэлдэхүүнээс манай сургуулийн төвхөнд анхны гавьяа багш төрсөн бид бүхэн баяртай байдаг. За ингээ манай хамт олон дотор гавьяа багш бадамдарч ардын боловсролын тэргүүний ажилтнанд Чимгээ, Тичингам, Амгалан Баатар нарын зэрэг дахин туршлагатай багш нараас гадна Баярвалд, Хишиг баяр, Алтан заяа, Саран цэцэрлэлт нарын залуу сайн багш нар ажиллаж байдаг юм аа. За математик мэдээллийн тэнхимийн сургалт судалгааны ажил явуулахаас гадна Архангай аймгийн хэмжээнд бага ангийн багш сурагчдын математикийн нийлэлтэй олимпиад
Ардын боловсролын зэрэгний ажилтан Жэд Чинган Б чимгээ нарын нэрэмжтэй олимпиадыг жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн нь багш оюутны математик сэтгэлгээ хөгжүүлэхэд зохион нэмрээ оруулж ирсэн. 1951 онд манай сургууль үүсгэн байгуулагдсанаас эхлэн манай сургуульд орос хэл, гадаад хэлийг зааж байсан түүхтэй байдаг. 1990-ад оноос англи хэлний сургалтыг явуулж эхэлсэн. 2002-оос 3 онд англи хэлний багшийн анги нэгдэж тэр үеэс эхлэн бид нэр англи хэлний багш бэлтгэж 2002-оос 3 оны хичээлийн жилд тус сургуульд орос монгол хэлний багшийн анги, 2003-аас 4 онд тус сургуульд англи хэлний багшийн анги тус нэгдсэнтэй холбогдуулан манай тэнхэм бие дан үргэлжиж гадаад хэлний тэнхэм нэртэйгээр ажиллаж байгаа. Манай тэнхэм 14 багштай Америкийн нэгдсэн улсын их тайвны корпусын сайн дурын мэргэжилтэнтэй манайх англи хэлний багш бакалавр, орос монгол хэлний багш бакалавр бэлтгэн гаргахаас гадна бусад мэргэжлийн ангийн оюутнуудад англи хэл, орос хэлний хичээлийг заадаг. Манай сургууль Америкийн нэгдсэн улсын их тайвны корпус, Оросын холбооны улсын Бурят улсын багшийн коллежтэй хамтран ажилладаг. Багш мэргэжилтэн солилцдог, оюутан солилцдог. Манай сургуулийн орос монгол хэлний 2 дугаар курсын оюутнууд нэг семестр Бурятын багшийн коллежид очиж хэлний бэлтгэл хийдгээ. Мөн Америкийн нэгдсэн улсын баруун Вашингтоны их сургуультай шийхэн харилцаа тогтоон оюутан багш солилцохоор ажиллаж байна. Манай тэнхимийн үйл ажиллагааны үндсэн чиглэл нь тус сургуулийн багш мэргэжлийн бүх ангиудад багш мэргэжлийн удирдгал, сэтгэл судлал, сургууль мөржлөх зүй, тусгай эрс боловсролын сургууль зүйсэн үндсэн хичээлүүдийг ордог. Нэгүгээр хэлэх юм бол энэ манай сургуулийн багш мэргэжлийн суурь үнцийг тавьдаг тэнхим гэж ойлгодог. Одоо манай тэнхим 12 багштай, сургууль мөрж зүйсдэг судлалын 8 багш, нийгмийн ажилтны 4 багштай үйл ажиллагаа явуулж байгаа. Манай тэнхимийн эрхэм зорилго бол сэтгэл судлал сургууль мөржлөх ухааны өргөн мэдлэгтэй хүний хөгжил төлөвшлийг 100 өдөрдөн хөтлөх, нийгмийн сайн сайхныг бий болгох чиглэгдсэн халан жүжиглэгээ үзүүлэх чадвартай мэргэжилтэн бэлтгэж чиглэгдэж байна. Тэгэхээр манай тэнхимийн онцлогтой жил болгон уламжлуулан зохиогддог ажлууд гэх юм бол тэргүүний заахаар зүйч оюутан шалгуулах ур чадварын тэмцээн, би багшийн багш хөгжөөнд таны мэдхүйн тэмцээн багшийн дунд зохиогддог. Би сайн багш болно анхаад тэмцээн оюутнуудын дунд. Мөн манай тэнхимийн дэргэд оюутнуудын амьдрал үйл ажиллагааны харилцаатай холбоотой ихтгэл SWOT клубын үйл ажиллагаа явагдаж байдаг. За жил болгон сайн үндэсний энийг зохион байгуулж орон нутгийн хэмжээнд бас дэмжих тустай үзүүлдэг зэрэг олон ажлууд хийдэг. Ингээд манай тэнхимийн хамт олон сайн багшийг бэлтгэх гэсэн сэтгэл зүтгэд итгэлийг өвлөн ажиллаж байна. Манай тэнхим нийт 16 онтой багштай сургуулийн төлөвний суурь болох болон мэрэгшүүлэх, сонгон мэрэгшүүлэх хичээлүүдийг одоо зааж сая жилийн ажлыг мөн зохион байгуулж явдаг ийм одоо тэнхим юм. За манай тэнхимийн багш нараас Монгол улсын боловсролын докторантурт 3 багш суралцж байна. За багш нарын мэдлэг мэргэжлийн үйл ажиллагаа тасруулалтгүй явагдаж байгаагийн зэрэгцээ багангийн заахаар үзэг боловсрон гуулахад байга анхаарч болов хэлсэн. За ерөнхий эрдмийн тэнхимд өнөөдөр одоо боловсролын тэргүүний ажилтан 5, биеийн тэмдэг спортын тэргүүний ажилтан 3, олон улсын хэмжээний мастер 1, спортын мастер 2, ахлах багш 6 ажиллаж байна. За мэргэжлийн сургалтаас гадна сургуулийн хэмжээнд улам жил болгон зохион байгуулж байдаг багш оюутны эрдэм жилийн хурал, урлаг спортын уралдаан тэмцээн, тэргүүний заахарагч оюутны шалгуурлах уралдаан, оюутны уран бүтээлийн үзэсгэлэн, чөлөө цагийг зөв боловсон өнгөрүүлэх, авиач чадварыг хөгжүүлэх, спорт, урлаг, таны мэдхэн арга хэмжээнүүдийг хариуцсан одоо явуулдаг.
За тухайлбал дуу хөгжим бүжиг, уран зураг, сэлбэр, хадгалмал биеийн тамирын дугуулan хичээлдэг байна. За тус тэнхим түүх нийгмийн ухаан, байгаль шинжил, орон нутаг судлал, дуу хөгжим, биеийн тамир зэрэг технологийн багш нар хамрагдаж сургалт хүмүүжлийн үйл ажиллагааг явуулж байна. За 2005 онд тус тэнхимийн харьяалт нийгмийн ажилтны ангийг шинээр нээж одоо ажиллаж ирсэн юм аа. Өөрийнхөө амьдралд олж цуглуулсан өчүүхэн мэдлэгийн гол үндэс нь бол Аранга аймгийн багшийн сургуулийн эрдэмт багш нарын маань одоо өгсөн тэр одоо мэдлэг байсан. Энэ багангийн багш гэдэг энэ мэргэжлээрээ бид бахархдаг. Энэ сургуулийг төгссөн бүх хүмүүстээ ажил амьдралын олгож хоолнд хүргэж өгсөн энэ ачтай уянтай ийм сургууль юм аа. Бидний хүмүүжүүлсэн хүүхдийн ой ухаан, оюун ухаан, хүч чадал эрдэм номтой холбоотой гэж би үзэж байна. Бүгдээрээ бичигдэн болж нэгдсэн үндэсний байгууллага ЮНЕСКОгийн батламж явсан ийм улс энэ үүргийг гүйцэтгэхэд бол манай багшийн сургууль үнэхээр одоо бас том хувь нэмэр оруулсан. 38 сая 600 мянган төгрөгийн 5598 нэрийн 16 мянган гаруй номтой номын санд 4 номын санч ажилладаг. Манай сургуулийн санхүү 4 хүний бүрэлдэхүүнтэй 2 миллиард шахам төгрөгийн үндсэн хөрөнгөтэй. Орчин үеийн бүх ил нөхцлөөр хангагдсан